Харж байхад манайхан их давруу юм аа. Монголд ерөөсөө амьдарч байхдаа боловсон харьцаатай их хүндэтгэлтэй байх юм бол манайхан их буруу тэрийг ойлгож уншаад ашиглаж болох юм байна. Тэ? Ерөөсөө хулигтаж болох юм байна. Үл тоож болох юм байна. Гэд ерөөсөө буруу ойлгоод уншдаг. Хүн боловсон байна, хүндэтгэлтэй байна гэдэг маань шул доороо гэсэн үг бол биш байхгүй юу? Тэгээд ерөөсөө заавалчгүй нэг муухай ашиглаж иш тэг хүн амтнаас юм шаардж иш л манайхан их хөдөлдөг. Тэгээд эцэст нь өстөө тэр манай монголчууд бүдүүлэг зангаа болох хэрэгтэй энэ орх заг маань гэд их яриад идэг тэг. Тэгээ өөртөө харж байхад өөртөө тэр занг өөртөө үүсгээд байгаа байхгүй. Тийм байхын аргагүй болоод байгаа байхгүй. Энэ дээр их ажиллахгүй бол бас Монголд боловсон зантай, харьцаатай, хүндэтгэлтэй байна гэдэг бас хэцүү шүү нэр.